Өнөөдөр эзний үгийг Бурхан бүгдийг мэднэ гэдэг сэдвээр Ахлах пастор Мөнхбаатар дамжуулах болно. Амен. За цөмөрөө сайн байцгаана уу? Өнөөдөр та бүгдийг бас эзний өмнө мөргөл өргөхөөр ирсэн байгааг хараад баяртай байна. Тэгээ Бурхан та бүхэнд үнэхээр хайртай. Амен. Тэгээ өнгөрч байгаа энэ 7 хоног манай чуулганы хувьд бас нэлээд тийм өндөр ачаалттай 7 хоног байлаа гэж би ингэж бодож байгаа. Яагаад тэгэхээр бид 1-р, 2-р, 3-р дахь өглөө 5 цаг 45 минутанд цуглаад өглөө эртний залбирал хийсэн. Тэгээ энэ үеэр бас ирээд өглөө эртний залбиралд оролцсон бүх хүмүүс та бүхэндээ баярлалаа. Нөгөөтэйгүр та бүхэн энд өглөөр залбирахаар ирснээс болж эзэн таны амьдралд ямар нэгэн агуу зүйлсүүдийг хийж эхэлсэн гэдгийг мэдээсэй гэж би хүсэж байна. Тийм учраас гайхамшигтай үр дүн таны амьдралд гарах болно. Гэхдээ аливаа сайн зүйл ирэхийнхээ өмнө бас жоохон хэцүү, жоохон адармаатай, жоохон өвдөлттэй байдаг шүү. Тийм учраас цөмөрөө тийм зүйл болохыг төвчж, бас тийм зүйл болох үед бууж өглгүйгээр тууштай байгаасаа гэж та бүгдийг урамшуулан ятгамаар байна. Тэгээ би өглөө эртний залбирлыг хийж эхлэсэн үедээ яг юуны төлөө гэдгийг сайн мэдэхгүй байсан. Ямар ч байсан ариун сүнс надад энэ зүйлийг хийх хэрэгтэй гэдгийг ятгаж сануулсан учраас чуулгандаа уриалаад бид энэ өглөө эртний залбирлыг хийж эхэлсэн. Харин юу болсон бэ гэхээр өглөө эртний залбирал дууссаны дараа хэн нэгэн хүн надад ирээд ингэж ярьдаг. Пастраа, яг энэ зүйл болсны дараа өглөө эртний залбиралд ирсний дараа өглөө эртний залбирч эхэлсний дараа миний амьдралд ийм асуудал гарчлаа. Залбирал сайн болно гэсэн чинь юу сайн болж байгаа юм бэ? Чи улам хэцүү болж байна. Тэгээ би эхлээд тэрийг ойлгохгүй нэр ямар хэцүү юм бэ гэж залбираа. Тэгээ баг өглөө эртний залбирал хийхгүй байвал асуудалгүй зүгээр ч юм уу гэж бодож байсан. Харин өглөө эртний залбирал болгоны дараа хүмүүсийн амьдралд бугшсан, шийдэгдэж өгдөггүй. Тэгээ нэг урагшаа явахад нь саад болсон мөртлөнгөөсөө ингээд нэг тийм асуудлууд нь нэг нэгээр яг идээбээр тэр том ингээд идээбээр хагарч байгаа мэт те хүний амьдралд байгаа нэг бугалсан зүйлсүүд эвдэрч нуурж те тэр хүмүүс ямар нэгэн хүлээснээс те чөлөөлөгдөж байгаа ийм зүйлсүүдийг олж харж эхэлсэн байна. Тэгээд би юу гэж ойлгосон бэ гэхээр өглөө эртний залбирал бол тогтмол зүйлийг хэвийн байдаг зүйлийг эвддэг ийм зүйл юм байна гэдгийг би ойлгосон байна. Тийм учраас өглөө эртний залбирлыг манай цуглаан жилд 2 удаа хийдэг. Тийм учраас хэрвээ та өглөө эртний залбиралд ирж оролцвол таны өөрөө ч мэдэхгүй явж байгаа таны амьдралд хүлээс, уяа, тушаа болсон тэр зүйлсүүдийг эзэн цохиж, эвдэж, идэ бэрийг бол шахаж, хагалж өгдөг юм аа. Мэдээж энэ өвдөлттэй. Гэхдээ тэр чигтээ явж ирснаас л дээр. Тийм учраас өглөө эртний залбирал бол маш чухал зүйл юм байна гэж. Тэгээд өнгөрсөн бас хагас өдөр манай цуглааны Батэрдэн пастор маань хэдэн хүмүүстэй хамт чойр 70-60 олон овоо газар байгаа чуулгануудаар явж эргээд тэгээд тэдэнд үйлчлээд сонсоод залбираад ирсэн байгаа. Тэгээд өчтөр өрөө өдөөс хойш ингээд би Батэрдэн пастор руу ярьсан. За та хаана явна сайн явж гинөө гэсэн чинь ямар сайхан хүмүүсийг гэсэн цаанаас дуулж байна. Тэгээ би чи хаана байгаа юм бэ? Найранд байгаа мó гэсэн чи. Үгүй Бурхныг магтаж байна. Тэгээ тэр нь юу байсан бэ гэхээр нөө эзнийг магтан дуулж байгаа. Тэ нөө ямар сайхан хүмүүсийг Бурхан надад илгээснийг те ялгуун сарны доор үгээр илэрхийлэхийн аргагүй юу нэг юм дуу байдаг штэ. Энэ дуу болохоор манай дэлхийн зам байгууллагаас захиалгаар зохиолгосон тийм зохиолын дуу байхгүй. Гэхдээ Бурхныг магтах зорилготойгоор зохиосон ийм дуу. Тэгээ манай орон нутгийн цуглаанууд бол яг энэ дууг нөө эзний өдрийн Бурхныг магтах магтаалынхаа дуунд дуулж ингэж эзнийг алдаршуулж эзэн талархдаг дуу байхгүй. Хотынхан бол зүгээр зохиолын дуу гэдгээр нь энийг мэддэг. Тэгээд хөдөө явж ясан яг мэдгдсэн л дээ. Тэгээ гой санагдчихлаа. Бас манай авралын зарим багийнхаа өнгөрсөн 7 хоногт Баян буурал руу тэгээд Батсүмбэр руу сайн мэдээгээр яваад тэгээд тэнд очиод төгс төгөлдрийн амийн сургалтыг хийгээд 2 жижигхэн тосхон гэж ярьдаг юм манайхаар юу гэж ярьдаг вүлээ? Сум ч юм уу, тосхон ч юм уу за тийм гацаа төмөр замын тоочг дагуу газруудаар явж ингээд сайн мэдээний үйлчлэл хийгээд эзний үгийг заагаад ирсэн байна. Энэ бол үнэхээр агуу их ажил юм аа. Тэгээ дээрэс нь мэдээж манай ахмадууд залбирч байна, манай ээжүүд залбирч байна.
Тийм учраас өглөөрт 6 цагаас бас хүмүүс залбирч байна. Энэ бүх зүйлийн үр дүнд үнэхээр манай нэгдүгээр чуулган эзний агуу үйлсэд гар бие оролцож хөл нийлүүлэн алхаж байгаа юм аа. Харин та яг энэ зүйлийг мэдэж энэ зүйлтэй хөл нийлүүлэн алхсан уу? Та энэ хүмүүсийн төлөө магадгүй та баян буурал яваагүй байж болно. Гэхдээ та тэр хүмүүсийн төлөө залбирсан уу? Би мэдээгүй байсан болохоор залбирч чадаагүй гэж бүү хэлээсэй гэж хүсэж байна. Тийм учраас хэрвээ та анзаарч байгаа бол энэ бүтээсэн өдрөг болгон таард хэвлж өгдөг энэ цаас энэ мэдээллийн хуудсан дээр энэ залбирлын сэдв юм уу янз бүрийн зүйлсүүд ингээ бичигдэж байгаа. Энийг хэрвээ та уншаад харах юм бол эндээс эх 7 хоногт манай цуглаанд ямар үйл ажиллагаанууд болох тухай та мэдээллүүдийг авч залбирал дотор магадгүй та ажил хийгээд завгүй конторосоо гарч чадахгүй эсвэл юу гэдгийг манай цуглаанд янз бүрийн ажил хийж байгаа хүмүүс байгаа. Тэгээд завгүй байж болно. Гэсэн ч та энэ цаасыг хэрвээ аваад явбал Библийнхаа завсар хийвэл өглөө болгон чимээгүй цагаа хийхдээ өглөө болгон эзний үгийг уншихдаа та чуулгантайгаа хөл нийлүүлэн алхах боломжтой шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. Амен. Эзэн өөрийн ажлыг хийсээр байна. Эзний ажил энэ дэлхийд энэ цаг мөчид гайхамшигтайгаар үйлдэгдэж байна. Цөмөр хамтдаа эзэнтэй хөл нийлүүлэн алхацгаая гэж уриалж байна. Урвагч ихээр танд хин санаанд ч орж байна. Урвагч. Искариотын Юдас уу? Түүнээс гадна таны бодит амьдрал дээр танаас урвж байсан, таны гомдоож, хохирож байсан хүн бий юу? Мэдээж байгаа. Ямар нэгэн маягаар амар гүнзгий эсвэл арай гайгүй эсвэл жижиг сажиг зүйлүүд дээр таныг хохирож байсан, таныг гомдоож байсан, танаас урвж байсан, таныг хуурам эхэлж байсан хүмүүс байгаа л байна. Би танаас ингэж асуумаар байна. Хэрвээ та мэдсэн бол тэр нэг нөхөр таныг хохироох гэж байгааг, таныг гомдоох гэж байгааг та мэдсэн бол та тэр хүнийг талсан зогсоох байсан уу? Тэр зүйлийг болиулах байсан уу? Яаж ч магадгүй юу? За би тэгвэл ингэж асууя. Таны хүүхдийг хэн нэгэн хүн хохироох гэж байна гэдгийг та мэдвэл та тэр үйл явдал зүгээр болохыг зөвшөөрөх үү? Одоо болохоор үгүй гэдээ яг хариулж байгаа байхгүй. Эхнийх төр болохоор үгүй яасан ч яах вэ гэдэг ингээд. Тэгээ яг бидний хайртай хүүхдийг хэн нэгэн хүн хохироох гэж байгааг, гомдоох гэж байгааг бид харвал бид зүгээр байж чадахгүй. Юу ярьж байгаа? Яагаад миний хүүхдийг? Тэгээд бид янз бүрийн зүйл чадхаас чадахгүй хүртлээ тэр зүйлийг зогсоохын тулд ямар нэгэн ажил хийн. Тийм үү? Та надтай санал нэг байна уу? Өнөөдрийн номлолын сэдэв бол Бурхан бүгдийг мэддэг. Та санал нэг байна уу? Бурхан бүгдийг мэддэг гэдэгтээ санал нэг байгаа бол та амен гэж хэлээсэй гэж хүсэж байна. Амен. Тэгсэн чинь Бурхан өөрийнх нь цорын ганц хүү Есүс Христийг дайснуудад барьж өгөхийн тулд 30 мөнгөн зоосоор түүнийг худалдаж дайснуудад барьж өгөхийн тулд урвах гэж байгаа Искариотын Симоны Юдасыг Бурхан яагаад энэ үйл ажиллагааг хийхэд нь саад бололгүй түүнийг зүгээр явуулж ба. Хэрвээ Бурхан үнэхээр бүгдийг мэддэг юм бол яагаад ийм зүйл болохыг Бурхан зөвшөөрч байгаа юм болоо? Есүс бүгдийг мэддэг. Тэгээ Есүс өөрөөс нь Искариотын Юдас урвах гэж байгаа гэдгийг мэдсэн. Тийм учраас 21-р эшлэлдэр Есүс ихэд шаналн байж дагалдагч нартай хэлсэн. Та нарын нэг нь надаас урвах болно. Тэгээ Есүс хэн урвах гэж байгааг мэдж байгаа мөртлөө яагаад түүнийг зогсоох гэж оролдоогүй юм болов? Яагаад гэж бодож байна? Бурхан эцэг өөрийнх нь цорын ганц хайртай хүү Есүс Христээс түүний хайртай дагалдагчдын нэг нь урвах гэж байгаа гэдгийг харсан мөртлөө Бурхан аав яагаад хүүг нь тэд урвж дайсанд барьж өгч зовоох гэж байгаа энэ үйл ажиллагааг талсан зогсоохгүй байгаа юм байна. Бид нар мэднэ. Бид нар яагаад мэддэг вэ гэхээр бид нар олон удаа сонссон учраас бид нар мэддэг. Тэгээ бид нар ингэж хэлдэг. Учир нь Есүс Христ хүн төрлөختний нүглийн төлөө загалмай цовлогдсон алагдахын тулд энэ дэлхийд ирсэн. Тэр бидний төлөө өөхөх ёстой байсан учраас Искариотын Юдас урвж Есүсийг барьж өгөх ёстой байсан.
Тийм болохоор аргагүй шүү дээ гэж. За одоо тэгвэл би арай өөр асуултыг танаас асууя. Таны амьдралд зовлон бэрхшээл хэцүү зүйл тохиолддог уу? Тохиолдож байна. Миний амьдрал зөндөө зовлон, зөндөө хэцүү зүйл тохиолддог. Тэгээ би заримдаа Бурханаас Бурхан яагаад гэж асуудаг. Яагаад та миний амьдралд ийм зүйл тохиолдохыг зөвшөөрч байгаа юм бэ гэж би ингэж асуудаг. Та тэгдэг үү? Магадгүй тийм ба. Яагаад? Арайч дээ. Би таны төлөө амьдарч байгаа шүү. Би таны төлөө үйлчилж байгаа шүү. Би ямар буруу муу юм хийсэн. Гэтэл яагаад та надад ийм зүйл зөвшөөрч байгаа юм бэ? Гэхдээ Бурхан бидний амьдралд зовлон зөвшөөрдөг. Тэгвэл яагаад гэдгийг та одоо мэдэх үү? Яагаад? Бурхан өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд түүний хүү Есүс Христийн амьдралд зовлон ирж байгааг мэдсээр атлаа түүнийг зовлонгоос хамгаалаагүй юм. Яагаад? Түүний төлөвлөгөө биелэхийн тулд. Тэгвэл өнөөдөр миний амьдралд зовлон хэцүү бэрхшээл тохиолдож байгаа юм бол яагаад? Бурхан энэ зүйлээс намайг аварч хамгаалж өгөхгүй байгаа юм болоо. Бурхан өөрийн төлөвлөгөөг миний амьдралд хэрэгжүүлэхийн тулд миний амьдралд зовлон хэцүү зүйлийг зөвшөөрдөг гэсэн үг. Тэгвэл би бас таны амьдралд ч гэсэн заримдаа хэцүү зүйл, зовлонтой зүйл тохиолдож байгаа бол яагаад биш? Харин эндээс би юуг сурах ёстой юм болоо? Эндээс би юуг өөрчлөх ёстой юм болоо? Эндээс би юуг ухаарах ёстой юм болоо гэдгээ мэдэж аваасаа гэж. Энэ зүйлийг эзнээс асуугаасаа гэж. Яагаад гэж биш. Эндээс би юу сурах ёстой юм бэ гэж эзнээс асуудаг тийм хүмүүс болоосаа гэж та бүгдийг ятгах байна. Бурхан бүгдийг мэддэг. Та сайн байна уу? Эсвэл таныг муу байгаа юу гэдгийг Бурхан бүгдийг мэддэг. Таныг итгэж байгаа юу? Эсвэл итгэлгүйгээр амьдарч байгаа юу гэдгийг Бурхан мэддэг. Бурхан үнэхээр таны муу байгааг ч гэсэн мэддэг юм бол яагаад одоо болтол та амьд сэрүүн эрүүл инхтэр байтугай бүр муу мухагаа үйлдэж болох, гомдож, хорсож, уурлаж, архитаж, завхаарж, худал хуурмгаар амьдарч болоод байгаа юм болоо. Бурхан үнэхээр бүгдийг мэддэг юм болов? Тэр үнэхээр бүгдийг мэддэг юм бол яагаад өнөөдөр намайг нүгэл хийхийг хүртэл зөвшөөрөөд нүгэл хийх боломжийн дунд нь намайг үлдээгээд байгаа юм болоо. Бурхан үнэхээр бүгдийг мэддэг гэж үү? Тэр мэддэггүй мөртлөө мэддэг юм шиг бидэнд ойлгуулдаг юм болов? 2001 оны 9 сарын 11-нд Америкийн нэгдсэн улсад Лалын Аль-Каида гэж бүлэглэлийнхэн өөрсдийн бэлтгэсэн дайчдыг илгээж орон нутгийн нислэг хийж байсан 4 онгоцыг булан авсан байдаг. Хоёр нь Нью-Йоркийн худалдааны төвийн 2 ихэр байшинг мөргөж унагсан. Нэг нь Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яам буюу Пентагоныг очиж мөргөсөн. 4 дахь онгоц нь Пентагоныг мөргөхөөр нисэж явах үед онгоцон дотор зорчиж явсан хүмүүс зарим нь онгоцон дотроос уцаар ялсан байгаа байхгүй ийш тийшээгээ. Бид нар ингээд барьцаалагдсан байна гэдэг нөгөө юунд жижигхэн юм дэлгэцтэй гар утастай одоо тийм онгоцнууд байдаг байхгүй онгоцон дотроо гар утастай. Хүн болгоны өмнө утаснууд байдаг. Тэгээ тийм юугаар карта уншуулад яриад манай онгоц дайсанд олзлогдчихлоо гэдэг ингээд ярьсан ба. Тэгсэн нөгөө утасны цаана байгаа нөгөө хүмүүс мань хүмүүс 3 онгоц аль хэдийнэ мөргөөд одоо дэлбэрч гисэн. Тэгвэл та нар 4 дахь онгоцны юм байна. Та нар одоо ийм байна, тийм байна мэдээллийг онгоцонд явж байгаа хүмүүст өгсөн. Тэгэнгүүт онгоцонд явж исэн хүмүүсээс зарим нь энэ бид нар үхэх юм байна гэдгээ мэдэнгүү те. Байшин очиж мөргөж олон хүний амь насыг сөнөөхөн орно. Бид өөрсдөө тэгвэл хамт зүгээр үхье гэж шийдээд тэр Аль-Каидагийн зэвсэг дээрэмчдийн эсрэг босож тэгээ онгоцон дотор бослог гаргаад тэгээ тэр онгоц Пенсильвани мужид зүгээр хөдөө дэлбэрсэн байгаа. Газар мөргөж дэлбэрсэн байна. Тэгээ энэ одоо террорист үйл ажиллагааны золиос болж 3000 орчим энгийн иргэд зүгээр л аав ээж дээрээ очих гэж явсан тий ажил хөөцөлдөж явсан 3000 хүн нас орсон байна. Нэг өдрийн дотор. Бурхан энэ үед хаана байсан юм бол? Бурхан бүгдийг мэддэг юм бол яагаад энийг зогсооч байгаа юм бол? 2003 онд Энэтхэгийн далайд болсон газар хөдлөлтийн улмаас Аз номхон далайн бүсд байрладаг 14 орныг хамарсан маш том хэмжээний цунами болсон. Энэ цунами болоход 290 мянган хүн
ерөөсөө хэдхэн цагийн дотор 290 мянган хүн цунамид цохигдож нас барсан буюу ор сургахгүй алга болсон байна. Тэгээд судлаачид тэгээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалгаа хийгээд ингээд хийсний дараа тэд юу гэж хэлсэн гэхээр бараг дэлхийн бүх улс орноос энэ цунамид хохирогч нар байна. Энэ цунамид дэлхийн бүх улс орон хохирол амссан гэж аль бие ёсоор зарласан байдаг. Бурхан яагаад тэгвэл энэ том гамшигыг зогсоогоогүй юм болоо? Хэрвээ тэр бүгдийг мэддэг юм бол. Энэ зовлонгийн үед Бурхан хаана байсан юм бэ? Яагаад Бурхан тэдгээр хүмүүсийг аврахгүй, хамгаалахгүй байгаа юм бол? Өнөөдөр ч гэсэн сайн мэдээний төлөө явж байгаад нас барж байгаа хүмүүс маш олон байна. Хэрвээ тэд өөрийнхөө ажлыг хийгээд байж исэн бол эсвэл зүгээр л бүтээсээ өдөр цуглаан дээрэл бусад үед нь өөрийнхөө амьдралд явж исэн бол магадгүй тэр хүмүүс хизээч өгөхгүй байх байсан. Гэтэл өнөөдөр сайн мэдээд хараахын тулд Есүсийн тухай мдээгүй байгаа хүмүүст хүрч сайн мэдээ тунхаглахын тулд явж байгаад олон хүмүүс нас барж байна. Өнөөдөр бас Есүс Христэд итгэсэн итгэлээс болж зөвхөн Есүст итгэсэн гэдгээсээ болж жилд 1000 гаруй хүн дэлхийн аль нэг улс оронд алагдаж байна. Яг одоогийн байдлаар хойд Солонгост Есүст итгэдгээсээ болж улс төрийн гэмт хэрэгтэн гэж тооцогдоод шоронд хоригдож байгаа 45 мянган хүн байна. Яагаад тэдгээр хүмүүс тэг хятад ч гэсэн зөндөө олон хүмүүс байна. Тэр лалын шашинтай улсуудад зөндөө олон хүмүүс шоронд хоригдож байна. Яагаад зөвхөн Есүст итгэснээсээ бол зовж байгаа, Есүст итгэдэг гэж хэлснээсээ бол зовж байгаа энэ хүмүүсийн төлөө Бурхан юу ч хийхгүй байгаа юм болоо? Тийм ийм хүнд хэцүү бидэнд хариулт нь мэдэгдэхгүй энэ үед ч бид итгэл дотроо Бурхан бүгдийг мэддэг гэж хэлэх нь зөв юм аа. Учир нь тэр үнэхээр бүгдийг мэддэг. Адгийн морийн сүнс хүмүүсийг зовоож дур хүсэл тачаалаас нь болж гим нүгэлд унгаж эсвэл Есүст итгэх итгэлээс нь болж тэднийг сорилтонд оруулж эзэнд итгүүлэхгүй байхын тулд хүмүүсийг ямар хамаагүй аргыг ашиглаж байгаа энэ л зовлонтой үед бид гисэн ч Бурхан бүгдийг мэддэг гэж хэлэх чадaltaй тийм итгэлтэй байхыг Бурхан та биднээс хүсэж байгаа юм аа. Вильям Борден гэж нэг хүний тухай та сонссноо? Вильям Борден. Энэ хүн бол маш баян аавын хүү байсан. Түүний аав нь маш баян хүн байсан. Тэр бунтан. Тэгээд 10 дугаар ангиа төгсөх үед нь их сургууль 10 жилийн сургуулаа төгсөх үед нь түүний аав түүнийг дэлхийг тойрон аялал хийх санхүүгээр хангасан баг. Тэгээ Вильям Борден дэлхийг тойроод аялсан баг. Дэлхийн маш олон улсуудаар очиод ингээд аялаад яваад дэлхий бүтэн тойроод ирсэн. Тэгээ бүтэн тойроод ирснийхаа дараа Вильям Борден юу шийдсэн бэ гэхээр би миссионер болно гэж шийдсэн баг. Би сайн мэдээний төлөө дэлхийн өөр нэг улс оронд очиж ажиллах тийм хүн болно гэж. Аав нь үүнд маш дургүй байсан. Аавынхаа санаа бол хүүгээ сайн боловсрол эзэмшүүлээд тэгээ хүүгээ бизнесмен болгоод тэгээ ямар нэгэн сайн зүйл хийхийг хүсэж байсан. Харин Вильям өөр зүйл ярьсан. Аав нь дургуйтсан. Аав нь юу гэж хэлсэн бэ гэхээр хэрвээ чи миссионер энтер болох юм бол би чамд санхүү мөнгнөөсөө гэр бүлийнхаа эд хөрөнгнөөсөө нэг цогор зоосч өгөхгүй шүү гэж айлгсан байна. Гэхдээ үннээсээ хэлсэн. Харин Вильям юу гэж хэлсэн бэ гэвэл окей, би шийдвэр гаргасан. Надад шийдвэрээсээ буцах шаардлага байхгүй гэж. Тэгээ Вильям Борден илгээлтэнд өөрийгөө бэлдэж эхэлсэн байна. Гэхдээ түүний аав нь түүнийг хүссэн учраас мань хүн Йелийн их сургуульд орж оюутан болсон. Тэгээ Йелийн их сургууль нь бол үндсэндээ бол ер нь Америкт байгаа олон ихтэй сургуулиуд 48 ихтэй сургууль гэж би сонссон. Зөв бурууг нь сайн мэдэхгүй байна. 48 ихтэй сургууль одоо дэлхийд алдартай ихтэй сургуулиуд. Анх байгуулагдсан зорилго нь юу байсан бэ гэвэл миссионеруудыг бэлдэж боловсруулад илгээх зорилготойгоор байгуулагдсан. Харвардын их сургууль, Йелийн их сургууль гэх мэтийн сургуулиуд. Анхны зорилго нь юу байсан гинэ? Миссионеруудыг бэлдэх зорилготой. Тэгээд нэг жижигхэн сургууль эхлүүлсэн. Нөгөөх нь маш зарчимж, маш сайн сургалтайгаар ингэж явсан учраас сүүлдээ дэлхийн хэмжээний том сургуулиуд болоод
одоо Харвард, Йейл гэж ярих юм бол баг мэдгүй хүн байхгүй. Тэгээд Йелийн их сургуульд Вильям Борден очиж суралцсан. Тэгээд Вильям Борден Йелийн их сургуульд сурж байхдаа мань нөхөр 1-р ангийн 1-р курсын оюутан байхдаа сургууль дээрээ оюутны өглөөний залбирал гэдгийг санаачилсан байна. Тэгээд яасан гэхээр нөгөө сургууль сурж байгаа оюутнууд, сургууль зааж байгаа багш нарын зарим нэг жоохон тийм халуун итгэлтэй биш байдал. Тэгээ үлбэр сул дорой байдлыг хараад Вильям сэтгэл нь тавгууцсан хэцүү болсон байна. Тэгээд мань нөхөр нэг найзтайгаа хоёулаа өглөө болгон залбирдаг байхаар шийдсэн байна. Тэгээд тэр хоёр өглөө болгон залбирч эхэлсэн. Тун удахгүй 3 дахь нь ирсэн, 4 дахь хүн ирсэн, 5 дахь оюутан ирсэн, 6 дахь оюутан ирсэн. Тэр залбирсаар байсан. 1-р курс төгсгөд тэр сургуулиас 100 гаруй оюутан өглөөний залбиралд нь ирдэг болсон байсан. Харин Вильям Бордныг 4-р курсээ төгсөх үед 1300 оюутантай сургуулийн 1000 оюутан нь Вильям Бордны өглөөний залбиралд ирдэг болсон байсан. Тэгээ мань нөхөр тэр үйлчлэлийг тэр өглөөний залбирал хийгээ 4 жил сурж явах үедээ маш олон ядуус туслах, одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах, бэлэвсэн эмэгтэйчүүдэд туслах, аригчдад туслах, наркотик хар тамхинд орсон хүмүүсийг одоо тэр зүйлээс гаргахад нь туслах янз бүрийн үйлчлэлүүдийг оюутнуудтай хамт эхлүүлсэн 4 жилийн хугацаанд. Тэгээд мань нөхөр тэгж явж явах үедээ эзнээс нэг тодорхой дуудлага авсан байна. Хятадын баруун хойд хэсэгт амьдардаг казак лалын шашинтай хүмүүст сайн мэдээ тарай. Тэдэнд би миссионер болж очие гэдэг шийдвэрээ гаргасан байна. Тэгээ мань нөхөр сургуулаа төгссөний дараа юу руу явсан? Юуны араб хэл сурахын тулд Египтийн Александр илүү тийм хот руу явсан байна. Тэр үед аав нь түүнд дургуутсаж уурлаж чи одоо нөхөр минь ээ гэж дахиад түүнд ууралсан байна. Тэгээ мань нөхөр тийшээ явсан. Тэгсэн ч гэсэн би ямар ч гэсэн шийдвэр гаргасан би явлаа гэж явсан байна. Тэгээд 1912 оны 12 сард Вильям Борден Египтэд очиод хэл сурч эхэлсэн. Харин 1913 оны 4 сард нь халдварт цахилгаан менингит байгаа шүү дээ. Цахилгаан менингит өвчний улмаас Вильям Борден тэнд нас болсон байгаа байхгүй. Тэр нөхөр хизээж Хятадд очиагүй. Хятадд байгаа тэр лалын шишинтэй хүмүүст очиж сайн мэдээд хараач чадаагүй. Зүгээр л хэл сурж биеэ бэлдэж байх үедээ Йелийн сургуулийг 4 жил сураад тэгээд Египтэд очиод 6 сар амьдраад 5 сар гарахаа амьдраад тэгээд тэндээ нас барсан байна. Тэгээ энэ хүний амьдралыг харах юм бол зорилгодоо хүрч чадаагүй. Энэ хүний амьдралыг харах юм бол түүний амьдрал үр дүнгууд дууссан. Магадгүй Вильям тийшээ явахын оронд гэртээ байсан бол аавынхаа бизнесийг үргэлжлүүлсэн бол өөр ямар нэгэн илүү агуу гоё сайхан зүйлийг хийж болох байсан юм а гэж бид бодож болох юм. Тэгээ Вильямын нас барсны дараа аав нь түүний цогцыг Америкт авчираад тэгээд оршуулах ёслолыг хийсэн. Тэгээд оршуулах ёслолыг хийж дууссаны дараа оршуулах ёслолыг хөдөлж удирдсан пастор нь аав дээр нэрээд хүүгээс чинь үлдсэн ганцхан зүйл энэ байна гэд түүний Библийг аавд нь өгсөн байна. Хүүгээс чинь үлдсэн ганцхан зүйл. Аав нь хүүгийнхаа Библийг аваад тэг хүү минь надаас зөрсөөр байгаад явцсан юм да. Миний үгэнд орсон бол ийм биш л байх байсан гэж бодсон. Тэг аав нь гэртээ хараад орой хүүгээ санаж шаналх сэтгэлээр түүний Библийг нээх үед Библийнхаа хамгийн энэ юуч бичигдээгүй байдаг энэ цагаан хуудсан дээр 3 үг 3 онсоор бичсэн байсан. Тэгээ яв байсан бэ гэхээр нэгдүгээрд no reserves гэж бичсэн байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ямар ч нөөц байхгүй. Одоо найдаж одоо тусламж харан найдах ямар нэгэн тийм найдвар байхгүй гэсэн утгатай. Тэгээд тэнд нь ямар үг бичсэн байгаа вэ гэхээр аав нь хэрвээ чи миссионер болно гэвэл би чамд нэг ч сохор зоос өгөхгүй шүү гэж хэлсэн тэр өдрийн он сарыг ард нь бичсэн байсан. Ямар ч найдах нөөц байхгүй гэсэн энэ үгийн ард. Тэгээд тэрний доотлолт нь no retreats гэж бичсэн байна. Энэ мэн болохоор дөнгөж Египтэд газардсныхаа дараа очисон тэр өдрөө бичсэн үг. Надад одоо буцах зам байхгүй. Би сайн мэдээний төлөө илгээлтэй ажилтан болох шийдвэрээ гаргасан. Надад буцах зам байхгүй. Тэр огноогоо бичсэн байна.
Гуравт нь ямар үг байсан бэ гэхээр no regrets буюу харамсах зүйлгүй гэж. Нас барахаасаа нэг өдрийн өмнө no regrets буюу харамсах зүйлгүйгээд нас барахынхаа өмнөх өдрийн он сарыг бичсэн байсан. Хүн бид Вильям Бордны амьдралыг харах юм бол Бурхан энэ боловсралтай, энэ чадвартай, энэ Бурханд хайртай, энэ халуун сэтгэлтэй, энэ дайчин залууг ашиглаад агуу зүйл хийж болох байсан мөртлөө түүнийг зүгээр юу ч хийж амжаагүй байхад нь дөнгөж 36 настай байхад нь түүнийг энэ дэлхийгээс авсан. Ямар сонин Бурхан бэ? Гэсэн ч бид нэг зүйлийг хэлэх ёстой. Бурхан бүгдийг мэддэг. Олон хүмүүс бид бодохдоо олонтаа Есүст итгэх нь цуглаанд явах нь ямар нэг ашигын төлөө гэж боддог. Цуглаанд явах нь нэг л зорилгын төлөө байдаг. Энэ бол Бурханаас бидэнд өгсөн мөнх амийг авахын тулд бид чуулганд явдаг. Бусад бүх зүйл, энэ дэлхийн бусад бүх зүйл бид өгөх үед хэрэггүй болох бол. Харин бидний энэ дэлхийд амьд байх бүхий л хугацаанд Бурхан бидэнд хэрэгтэй бүх зүйлийг бидэнд өгөх болно. Бид үүнд итгэх хэрэгтэй. Яг энэ Вильям Борден шиг. Тийм учраас Вильям Борден ямар нөөцч үгүй, ямар ч буцах зам байхгүй, ямар ч харамсах зүйлгүйгээр амьдрч чадсан. Түүний амьдралын үн цэн нь Бурхан байсан. Тэр үн цэнийхээ төлөө өөрийгөө золиосолж өргөж чадсан юм аа. Өнөөдөр Бурхан бас таныг амьдралдаа яг ингэж л хандаасаа гэж хүсэж байна. Вильям Борден гэдэг хүний нэрийг бид нар магадгүй мэдэхгүй. Гэхдээ энэ хүний Бурханд ямар халуун хайртай ба Бурханы төлөө өөрийгөө яаж чин үнэнчээр зориулсан бэ гэдгийг одоо бид сонсох үедээ энэ хүнээс сурах зүйл бидэнд их байна гэж бодож байгаа гэж би найдаж байна. Өнөөдрийн Библийн зүйлдер ч гэсэн тун удахгүй дагалдагсрын нэг нь өөрөөс нь урвах гэж байгаа тухай Есүс мэдж байсан. Есүс өөрөөсөө урвах гэж байгаа тэр хүмүүсийн өмнөөс, тэр хүний өмнөөс Есүс маш ихээр шаналж байсан. Үүнчлэн Христэд итгэгч нар бүлээн итгэлтэй болж, итгэгч гих нэртэйч итгэгчийн мэс чанаргүй, золиос ба хайр байхгүй амьдрахыг ч Есүс мэддэг бөгөөд үүнээс болж асар ихээр шаналж байдаг. Харин эзний өдөр болгон чуулганд Бурхан таныг ирээсэ гэж хүсдэг нь түүнийг хайрлах хайрыг халуунаар дахин сэргээгээсэ гэж. Есүсийн төлөө өөрийгөө дахин зориулж амьдрах шийдвэр гаргаасаа гэж. Яагаад та Есүст итгэсэн бэ гэдгийнхаа утга учирыг үргэлж санаж байгаасаа гэж. Эзэн таныг чуулганд ирэхийг хүсдэг юм. Өнөөдөр та энэ цуглаанд ирсэн нь Есүс таныг хайрласныг дурсан санаж. Та бас Есүст хайртай байх ёстой гэдгийг ойлгон ухаарч. Тэгвэл Есүст хайртай хүн яаж амьдрах ёстой вэ гэдэг ойлголт, зориулалт, шийдвэрийг дахин шинээр гаргаасаа гэж хүсэхдээ Бурхан таныг цуглаанд ирүүлдэг, дууддаг юм аа. Искариотын Юдас Есүсээс урвах гэж байна. Есүс үүнийг мэдэж байгаа ч болиулаагүй. Искариотын Юдас тэр гайхамшигт номлолуудыг сонссон, Искариотын Юдас гайхамшигтай эдгэрлүүдийг харсан, Искариотын Юдас үхлээс хүнийг амьдуулж байгааг харсан, Искариотын Юдас Галил нуурд живж үхэх гэж байхад аядаг тун гэж эзэн хэлээд нуурыг нам болгож байгааг харсан. Гайхамшгуудыг Искариотын Юдас хангалттай харсан. Таван тал хоёрхан загсаар 5,000 хүнийг хооллож байхад Искариотын Юдас гайхан алмайлж Есүс үнэхээр Бурхны хүү юм а гэж хэлж явсан. Харин өнөөдөр Есүсээс яагаад Искариотын Юдас урвах гэж байгаа вэ? Искариотын Юдасын зүрх сэтгэлд яавал би хүнээс дутхгүй сайхан амьдрах вэ? Яавал би 5 мөнгө хэн нэгнээс илүү олж авах вэ? Энэ зүрх сэтгэл түүнийг улам илүү эзэмсэн байна. Өнөөдөр би та бүхнийг анхааруулan хэлхийг хүсэж байна. Таны амьдрал Бурхны гарт байдаг. Танд хэрэгтэй зүйлийг Бурхан хангаж өгөх чадaltaй. Харин тэгтэл та түүний танд зөвшөөрснөөс илүүг олж авах гэж хөрөнгө мөнгө, нэр алдар, тухын хойноос хөөцөлдөх үедээ Искариот Юдас шиг болох аюул таны өмнө байгаа шүү. Тийм учраас эзэн танд ямар амьдрал зөвшөөрсөн? Эзэн таны өмнө юу тавьж өгсөн? Түүнд л сэтгэл хангалуун байхад суралцаасай. Искариотын Юдас Есүсээс урвах гэж байна. Яагаад? Тэр байгаадаа сэтгэл хангалуун биш байсан. Тэр яагаад би бусд шиг сайхан амьдрах болохгүй гэж бодсон. Тийм учраас Искариотын Юдас Есүсийг
30 мөнгөн зоосоор худалдах гэж байгаа байхгүй. Үнэхээр өрөвдөлтэй. Үнэхээр муухай зүйл. Гэхдээ Юдаст энэ нь муухай гэж харагдахаа болсон. Яг гэвэл Юдас тэр 30 мөнгөн зоосоор юу хийж, юу амжуулж, яаж тэ амьдралаа арай гайгүй болгож болох вэ гэдэг зүйлсүүдийг тооцсон байсан. Тийм учраас Искариот Юдаст одоо 30 мөнгөн зоосоор Есүсийг худалдаад тэр нь тийм ч айхтар асуудал гэж бодогдохгүй болсон байсан. 30 мөнгөн зоосоо яаж зарцуулахаа тэр бодож ирсэн. Түүндээ сэтгэл нь илүү тайвширч, илүү кайфтай байсан. Бодоо тэр 30 мөнгөн зоосоороо тэгээд та бас заримдаа мөнгө юм уу ямар нэгэн төлөвлөгөө бодохдоо ингэж баярлдаг уу? Хэвээ тэгээд тэрний дараа ингээ. Тэр төлөвлөгөөнд чинь бурхан хаана явна? Заримдаа бид бурхангүй мянган гой төлөвлөгөө гаргадаг. Тэгээ тэр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэж улайрдаг. Тэр тэгж улайрах үедээ бид яг Искариотын Юдасын гаргасан шийдвэртэй адилхан урвах, тэ хуурам эхлэх, дайсан болох энэ үйлдэлүүдийг хийх л болдог юм аа. Тийм учраас бид өөрсдийн гаргах төлөвлөгөөндөө болгоомжтой байцгаая. Миний амьдралын төлөвлөгөөнд бурхан ямар хөө байр суурь эзэлж байгаа вэ? Та ингэж өөрийгөө бодож үзээрэй. Эсбөгөөс бид Искариотын Юдас шиг болох болно. Петр, Иохан болон Есүсийн бусад дагалдагч нар Иоханыг Искариотын Юдасыг зогсоох гэж оролдож байсан. Тэгээд тэд Петр Иохан руу ингээд дохио өгсөн байна. Юу гэж дохио өгсөн бэ гэхээр хиний тухай ярьж буйг нь мэдэх гэж шавнар нь гайхширн бие биенээ ажив. Шавнарын нэг Есүсийн хайрлсан хүн Есүсийн цээж налаад, за цээжийг байлгүй тий. Цээжийг налаад сууж байлаа. Тэгтэл Симон Петр түүнрүү дахиж за Есүсийн цээжийг налаад буюу одоо энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр нөгөө газар ингээд ширээ юм уу одоо юу дэвсээд энэ Дорн Азийнхны соёлоор бол баяр наадмын үеэр газар том олбог шилдэг дэвсээд тэрэн дээр янз бүрийн хоол идэ ундаануудаа тавиад тэгээд цөмөрөө сайхан хажууд тийш ингэж хажуулдаа сууж байгаад идээд яриад ингэдэг. Яг Есүсийн цээжин талд доорн сууж исэн Есүсийн дагалдагч. Энэ бол Иохан байхгүй. Яг л зөвхөн Иоханы сайн мэдээнд дээр л энэ тухай бичсэн байдаг. Хэрвээ Марк байсан бол Маркийн сайн мэдээнд дээр бичих байсан. Хэрвээ Матай байсан бол Матайгийн сайн мэдээнд дээр бичих байсан. Гэхдээ Иохан байсан учраас Иохан өөрийнхөө сайн мэдээнд дээр энэ зүйлийг онцлон бичсэн байна. Тэгээ Симон Петр Иохан руу дахисан. Тэгээ юу гэсэн бэ? Хиний тухай тэр ярьж байгааг нь асуугаач. Петрийн санаа юу байсан бэлээ? Цэцэрлэгт түүнийг барих гэж ирсэн тэрүүн тахилчийн туслахын чихийг огтлж ирсэн шүү дээ Петр. Тэгэхээр энэ мань юу гэсэн үг вэ гэхээр Петр болж игэл тэрмэн урвагчийг хашраах гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө дагалдагч нь Есүсээс асуусан эзэн тэр хин юм бэ? Есүс энэ талхыг би дүрээд хүнд өгнө тэр нь мөн гэж Есүс хариулсан байна. Тэгээд өмнөөсөө талх аваад шүлэнд юм дүрээд тийм ээ. Тэгээд Искариот Юдаст өгсөн. Юу гэж хэлсэн бэ? Үйлдэх юмаа түргэн үйлд. Тэр талхыг Искариотын Юдаст өгөх яг тэр үед адгийн морин сүнс Юдаст шүглсэ гэж. Юдас энэ мөчөөс өмнө Есүсийн дагалдагч, Есүсийг хайрладаг хүн, Есүсийн төлөө түүнийг дагаж бүхнээ золиослсон хүн гэж явсан. Харин одоо энэ Юдас ариун сүнс нь биш, харин сатаанд удирдуулсан хүн болж хувилж байна. Энэ маш аюултай зүйл юм. Бид өнөөдөр Есүсийг дагаж байгаа. Бид өнөөдөр цуглаанд ирж байгаа. Бид өнөөдөр номлол сонсож байгаа. Магадгүй бидний зарим нь өвчнөөсөө эдгээгдэж байгаа. Янз бүрийн зүйлсүүд бидний амьдралд болж байгаа ч хэрвээ бид мөнгийг хайрлах юм бол бид Искариотын Юдас шиг болох маш амархан. Учир нь Библи ингэж хэлдэг. Бүх бузар муугийн эхлэл мөнгийг хайрлахаас эхлэлтэй юм а гэж хэлсэн. Юдас ийм л сонголтыг хийсэн байна. Тэгээ эзэн түүнд үйлдэх юма түргэн үйлд гэж хэлсэн. Харин дагалдагч нар яасан бэ? Есүс Юдас талах өгснөө үйлдэх юма түргэн үйлд гэж хэлсэн. Тэгэнгүүт тэнд байсан бусад дагалдагч нар Иоханоос бусад бүх дагалдагч нар юу гэж бодсон байна? Юдаст мөнгөний хүйдий байсан тул Есүс түүнд баярт зориулан бидэнд хэрэгтэй ямыг худалдан ав эсвэл ядууст юм өг гэсэн байх таа гэж бодсон. Гэтэл хамгийн сүүлд юу гэж хэлсэн бэ? Тэгэхэд
шүн байгаа гэж хэлсэн. Шүн ямар дэлгүүр ажиллах юм болов? Гэхдээ дагалдагч нар энэ тухай ерөөсөй ойлгоогүй байгаа байхгүй. Нүдэн дээр нь бүх юм болоод өнгөрч байгаа ч ойлгохгүй байсан. Тэгээ таны нүдэн дээр ч гэсэн янз бүрийн адармаатай үйл явдлууд өрнөдөг, болдог. Харин бид нар ерөөсөй энийг ойлгодгүй, анзаардагчгүй. Тэгээ бүх зүйл болоод дууссан дараа тэр муу яасан зүг амт юм бэ гэж энэ хүнийг дургуутж хардаг. Библи юу гэж хэлдэг вэ гэхээр ариун сүнстэй хүн, сүнслэг хүн бүх зүйлийг хардаг байхад харин махан биеийн дагуух хүн юу ч харж чаддаггүй юм а гэж Библи хэлдэг. Хэрвээ бид сүнслэг байх юм бол бидний өмнө юу болоод байгааг бид олж харж чадна. Харин бид махан биеийн дагуу байх юм бол бидний өмнө болж байгаа зүйлсийг бид олж харж чадахгүй, ойлгохгүй, ухаарахгүй, гайхаад бүх юм болоод дуусны дараа ийм юм байсан юм биш яасан гэж хэлнэ гэсэн. Би таныг сүнслэг ариун сүнсээр дүүрсэн хүн байхын төлөө их эзний үгийг уншдаг, эзний өмнө цаг гарган суудаг, залбирдаг, эзний үгийг тунгаан бяцлагдаг, эзний үгийн дагуу амьдардаг тийм хүн байгаасай гэж хүсэж байна. Еврейчүүд 4-р бүлгийн 13-р ишлэлийг цөмөр хамтдаа уншъя. Еврей 4-ийн 13. Ингэж хэлсэн байна. Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй. Харин түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болоо. Түүнд бид тооцоотой гэж хэлсэн байна. Тэгэд Бурхны хүмүүсээ Искариотын Юдас бол өөрийнхөө бузар муу төлөвлөгөөг хэнд ч хэлээгүй нууж чадсан. Гэхдээ Бурхан түүнийг бүгднгийн мэдж байсан. Учир нь бүх бүтээл Бурхны өмнө ил байдаг. Бид бол Бурхны бүтээл юм аа. Зөвхөн бид биш бас бузар муу сүнс ч гэсэн Бурхны бүтээл. Тэр Бурханаар уг нь түүнд туслагч, түүнд үйлчлэгч, тэнгэрлж байхаар бүтээгдсэн ч Бурхныг эсэргүүцэж, байгаадаа сэтгэл хангалуун биш байж тэрсэлж бузар муу сүнс болон хувирсан. Тэр ч бас Бурхны өмнө ил байдаг. Тэгээ Бурханд мэдэхгүй зүйл гэж юу ч байхгүй юм аа. Цөмөр хамтдаа Эхлэл 18 дугаар бүлгийн 20-33 дугаар ишлэлийг харцгаая. Эхлэл 18-ийн 20-33. Энд юу болж байгаа вэ? Бурхан Авраамтай уулзж байгаа тухай гарч байгаа. Тэгээд эзэн Содом Гомора хоёрын хашгиран үлэмж их, гим нүгэл нь маш их учир. Би доош бууж тэдний хийсэн бүхэн нь надад сонсогдсон хашгиран шигэ байгаа эсхийг үзэж мэдий гэвэ. Тэр хүмүүс тэндээс явж Содомын зүг одоход Авраам эзний өмнө зогссоор хоцорчээ. Авраам ойртон ирж та зөвдгийг бурууттай хамт устгах гэж юу? Тэр хотод зөвд 50 хүн байж болох биш үү? Та тийм газрыг устгах гэж юу? Та тэрхүү зөвд 50 хүний төлөө тэр газрыг өршөөх үү? Зөвдгийг бурууттай хамт устгах ийм хэрэг танаас хол байг. Буруут нь зөвдтэй бүү зэрэгцэг. Газар дэлхийн шүүгч та шудраг шийдвэрлэс гаргана гэж юу? Гэв. Эзэн хэрвээ би Содом хотынхны дотроос зөвд хүн 50-ыг олбол тэдний төлөө энэ газрыг бүхэлд нь өршөөнө гэсэнд Авраам харахтун тоос шорообо үнс мэд өчүүхэн би эзэнд үг хэлэхээр зүрхлэлээ. Тэнд 50 зөвд хүнээс 5 хүн дутж болох биш үү? 5 дутсны төлөө хотыг бүхэлд нь устгахгүй гэсэнд эзэн хэрв би тэндээс 45 хүнийг олбол хотыг устгахгүй гэжээ. Авраам дахин тэнд 40 хүн олдож болох шүү дээ гэхэд тэрээр 40 хүний төлөө би түүнийг устгахгүй гэв. Авраам эзэн минь та битгий хэлгнээрээ би нэг үг хэлье. Тэндээс 30 хүн олдож болох биш үү гэсэн тэрээр хэрвээ би тэндээс 30 хүнийг олбол устгахгүй гэж Авраам харахтун би эзэнд үг хэлэхээр зүрхлэе. Хэрв тэндээс 20 хүн олдвол яах вэ гэсэн тэрээр 20 хүний төлөө би устгахгүй гэжээ. Авраам дахин эзэн минь та битгий уурлаарай. Би бас нэг үг нэмж хэлье. Ингэхэд тэндээс 10 хүн олдож болох биш үү гэсэн тэр би 10 хүний төлөө түүнийг устгахгүй гэжээ. Эзэн Авраамтай ярьж дуусаад одсон бөгөөд Авраамч өөрийн газар руу буцжээ. Авраам амар зоригтойгоор Содом хотынхныг аврахын тулд Бурхантай ярьсан байна. 50, 45, 40, 30, 20, 10. Үнэхээр Авраам тэр хотынхныг аврахыг хүссэн. Яагаад? Яагаад гэвэл тэнд Авраамын хайрладаг хүн байсан. Түүний үеэл Лот тэнд амьдарч байсан байна. Тэгээ Лотыг зөвд байгаа.
Лот, түүний эхнэр, түүний хоёр охин зүвт байгаа. Тэгээд тэд нар гим нүгэлтэй газар амьдарч байгаа тэр ариун амьдрахыг хичээж байгаа. Тэгээд энэ хүмүүстэй хамт зүвт хүнийг устгаж болохгүй үстэй бурхан гэж Авраам чин сэтгэлээсээ гуйсан. Бурхан хэрвээ 50, 45, 40, 30, 35 юу илээ 20, 10 хүн олдох юм бол би устгахгүй гэж хэлсэн. Тэгээд Авраам хэлэх үггүй болсон. Бурхан бүгдийг мэддэг. Содом, Гомора хотыг шүүлсэн шүүлтч зүв байсан. Тэр хотод амьдарч байгаа хүмүүсийн дунд гим нүгэлгүйгээр хэдэн хүн байгааг, хэн ариун байгааг Бурхан мэдэж байсан. Тийм учраас Бурхан Содом, Гомора хотоос Лот, түүний эхнэр, хоёр охин энэ хэдэн хүнийг л эргэж харалгүйгээр зүхт гэж хэлдэг. Бусад бүх хүмүүсийн нүдийг нь харалган болгоод гим нүгэлтэй тэр хот дотор нь байлгаж байгаад Тэнгэрээс хүхэлд галыг буулган Содом, Гомора хотыг Бурхан шийтгсэн байна. Билли Грэхэм гэж Америкийн сайн мэдээ тараагч пастор эзэнд итгэдэг хүн байгаа. Тэр хүн нэг удаа юу гэж хэлсэн бэ гэвэл хэрвээ Бурхан шудраг бурхан юм бол Бурхан Америкийн нэгдсэн улсыг Тэнгэрээс гал буулгаж шийтгэхгүй байж болохгүй гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл өнөөдөр Америк Содом, Гомора шиг завхарч магадгүй тэднээс ч илүү завхарсан байна гэж хэлсэн гэсэн. Тийм учраас Америкийн нэгдсэн улсын дээр Бурхан Тэнгэрээс гал буулгаж шийтгэхгүй юм бол Бурхан шудраг байдлаа алдах болно. Маш хатуу үг. Билли Грэхэм Америк хүн, Америкийн төлөө бүх амьдралаараа асар их зүйлийг хийсэн хүн. Тэгээ энэ хүн Америкийн нэгдсэн улсаас илүү Бурханыг хайрладаг. Америкийн иргэн гэдгээсээ илүү Есүст итгэгч гэдэг нэрээ илүү хайрладаг. Тийм учраас энэ хүн шударгаар юу гэж үннийг хэлж байгаа вэ гэвэл Бурхан хэрвээ Америкийн нэгдсэн улсыг шийтгэхгүй юм бол Бурхан шудраг байдлаа алдах болно. Тийм учраас Бурхан Америкийг заавал шийтгэнэ гэж хэлсэн байна. Ахын дүүс минь ээ. Харин Америкт магадгүй 10, магадгүй 50 зөвхт сайн хүн байгаа учраас Бурхан одоо тэдний дээр шүүлтийг хийхгүй байж байгаа. Өнөөдөр Монголд ч гэсэн бас Бурханы шүүлт буухан зохистой. Гэхдээ магадгүй Монголд Бурханы тааллыг олсон 50 хүн байгаа учраас эсвэл магадгүй Бурханы тааллыг олсон 10 зөвхт хүн байгаа учраас өнөөдөр энэ шийтгэл хойшлогдож байгаа хаа. Би мэдэхгүй. Бурхан бүгдийг мэддэг. Түүний цагт бүх зүйл болох болно. Бурхан Илчилт номын 16 дугаар бүлгийн 7 дугаар эшлэлдэр ингэж хэлсэн байна. Илчилт ном бол эцсийн үед юу болох тухай бидэнд үзүүлсэн иш үзүүлэлгүүд байгаа. Илчилт 16-гийн 7. Эзэн ингэж хэлсэн байна. Яагаад гэвэл тэд ариун хүмүүс ба иш үзүүлэгчдийн цусыг урсгасан тул та тэдэнд уулгахаар цус өгсөн. Тэднийг ингэх нь зохино гэдгийг би сонсов. Тахилын ширээ. Тийм ээ. Төгс хүчит эзэн бурхан минь ээ. Таны шүүлт үнэн бөгөөд зөвхт гэхийг би сонсвоо гэж хэлсэн байна. Бурхан шүүх болно. Гэхдээ хараахан өнөөдөр биш. Бурхан нэг өдөр шүүлтийг хэрэгжүүлэх болно. Гэхдээ бурхан хэрвээ шүүх юм бол тэр үг айлтгатаа зөвтгөгдөж тэр шүүхтээ зөвхт байдлаа батлах болно. Хүний амьдралд тохиолдох бүхий л зовлон бурхан мэддэг. Таны амьдралд тохиолдож байгаа зовлон бэрхшээл, гачигдал, дутагдал, таны амьдралд тохиолдож байгаа харилцааны асуудал, таны амьдралд тохиолдож байгаа хэцүү зүйл болгоныг бурхан мэднэ. Гэхдээ бурхан тэр хэцүү зовлон таны амьдралд тохиолдохыг зөвшөөрдөг бурхан. Тэр мэдгүй болохоор тэр завгүй байж идэл гинт муу ерэн сүнс ардуур нь гарч гүгээд таны амьдралд зовлон учруулчихсан юм биш. Бурхан мэддэг. Тийм учраас та зовлонтой дооч амен гэж эзэнд хэлж чадах тийм итгэлийн хүн болоосаа гэж хүсэж байна. Хүний амьдралд ер нь яагаад зовлон ирдэг вэ? Нэгдүгээр энэ зовлонгууд шунлаас болж ирдэг. Хоёрдугаард гин нүглээс болдог, гуравдугаард сатанаас болдог. Бидний амьдралд юунаас болж үүдсэн зовлон байх нь хамаагүй. Бурхан тэдгээрийг сайн зүйлдээ ашиглаж чаддагт нь Бурханд талархъя. Бурхан бол бузар мөөгч сайнаар эргүүлэх чадaltaй бурхан юм аа. Тийм учраас хэрвээ өнөөдөр та яг зовж байгаа бол, хэрвээ өнөөдөр та хэцүү байгаа бол, та их эзэн хандан
надад туслаач гэж гуйх хэрэгтэй. Учир нь өөрийнх нь нэрийг дуудагч зөвхт хүмүүсийн залбирлыг Бурхан сонсохын тулд тэр анхаарал тавьдаг юм аа. Зүрхээ бүх хатууруул. Эзэнд итгэл найдвараа тавьж эзэн надад туслаач гэж эзнээс гуйх хэрэгтэй. Эзэн туслах болно. Эзэн заавал туслана. Энэ бол итгэгч хүний зүрхний хандлага, итгэл найдвар байх ёстой юм. Бид Есүс итгэснээс болж бидний амьдралд зовлон бэрхшээл байхгүй болохгүй. Харин бид Есүст итгэснээс болж бидний амьдралд зовлон бэрхшээлийг даван туулах хүч чадал өгдөг юм аа. Тэгэхээр Есүст итгэгч хүн гэдэг бол зовлонгийн дунд итгэл найдвартай байдаг хүнийг хэлнэ гэсэн үг. Тэгэхээр Есүст итгэгч гэдэг бол зовлонгийн дунд хараа дээшээ байж чаддаг хүнийг хэлнэ гэсэн үг. Амен. Өнөөдөр Есүст итгэдэггүй хүмүүс тэгвэл зовбол яаж зовдгийг? Зовлонгийн дунд яаж байдгийг? Яг тань шиг байдаг уу юу? Нэгсэндээ та Есүст итгэдэггүй хүнээс ялгаагүй адилхан зовдөг үү? Хэрвээ тийм болвол өнөөдөр би таныг Есүсийн нэрээр ерөөй, та дэлхийгээс өөр байх болтугай. Зовлон танд ирэх нь зайлшгүй. Зовлон бидэнд ирэх нь зайлшгүй. Өвчин шанал магадгүй бидний бие дээр ирэх байх. Ихтэй цөмөрөө тэр үедээч зовлон бэрхшээлийг даван туулж чадах, эсэргүүцэд зогсож чадах тийм хүмүүс байцгаая. Яагаад би ингэж хэлж чадж байгаа вэ гэхээр Йов номон дээр Йов ингэж хэлсэн байгаа. Йов 2:10 дугаар эшлэлдэр ингэж хэлсэн. Харин тэрээр түүнд чи мунхаг эмсийн адил ярьж байна. Сайныг Бурханаас хүлээн авсан бид мууг хүлээн авах ёсгүй юу гэв. Энэ болсон бүхэнд Йов уруулаараа нүгэл үлдсэнгүй. Тэгээ бидний амьдралд үнэхээр юу гэдгийг хэцүү зовлон зүйл тохиолдож болох хэдий ч бид яг Йов ямар хандлагатай байсан шиг байхад суралцгаая. Йовын хандлага юу байсан бэ гэхээр миний амьдралд тохиолдсон зүйл тэ Йовд ямар зовлон тохиолдсныг та мэдж байгаа биз дээ. Йовд юу тохиолдсон бэлээ? Эд хөрөнгө нь бүгд байхгүй болсон. Өөр хүүхдүүд нь бүгд байгалийн гамшигт өртөж нас барсан. Тэгээ Йов өөрөө одоо халдварт өвчин тусаад хотоос гадна нийгмээс тусгаарлагдаад хаягдсан. Тэгээ яг энэ зовж байх энэ үедээ Йов бид Бурханаас сайныг авсан, бид Бурханаас муу хүлээж авч болохгүй гэж хэлж чадж байгаа энэ итгэл байна. Тэгээ би таныг үнэхээр Йов шиг өрөөгдсөн тийм хүн байгаасай гэж өрөөж байна. Тэгэхээр Йовыг Бурхан харахтаа юу гэж хэлсэн бэ гэхээр энэ 2 дугаар бүлгийн 3 дугаар эшлэлдэр ингэж хэлсэн байна. Эзэн сатаанд миний боол Йовыг анзаарвуу, өөлөх өөгүй, зөв шудраг агаад Бурханаас имэж ёр муугаас хол явдаг түүн шиг нь газар дэлхий дээр үгүй ажээ гэж хэлсэн байна. Өөлөх өөгүй, зөв шудраг, Бурханаас имээдэг ёр муугаас хол явдаг. Йовыг Бурхан ингэж тодорхойлсон байна. Бурхан таны амьдралыг мэддэг. Бурхан бүгдийг мэддэг юм бол Бурхан таны амьдралыг ч мэднэ. Амен. Тэгвэл Бурхан таны амьдралыг хараад яг Йовыг дүгнсэн шиг өөлөх өөгүй гэж хэлэх болтугай. Зөв шудраг гэж таныг эзэн хэлэх болтугай. Бурханаас эмээдэг гэж Бурхан таны амьдралыг дүгнэх болтугай. Тэгээд ёр муугаас хол явдаг гэж Бурхан таны амьдралыг дүгнэх болтугай. Ийм амьдрал, ийм дүгнэлт таны амьдрал их эзнээс авч чадах тийм байгаасай гэж өрөөж байна. Бурхан бүгдийг мэддэг. Бурхан таныг ёр муугаас зайлж, ёрын муу зүйлээс зүхтах үедээ хохирогч болон үлдэж байгааг чи мэднэ. Бурхан таныг эзнээс эмээх үедээ зарим найзууд эсвэл ах トゥ хамаатан садныхаа дунд өчүүхэн хинч биш нэгэн болж тооцогдож үлдэж байгааг чинь ч мэднэ. Гэхдээ эзэн Йовын амьдралыг хараад түүнийг тэгж дүгнсэн юм чинь таны амьдралыг хараад бас ингэж дүгнэгдэх ийм амьдралаар цөмөр амьдарцгаая. Тэгээ ёр муугаас зайлдаг. Өөс үгүй, шулуун шудраг,
Бурханаас эмээдэг. Цөмөр ийм амьдрах юм бол эзний нэгүсэлд ор бид сэргээгдэх болно. Учир нь Йовын амьдрал зовлонтой үеуд түн тохиолдсон ч харин нэг өдөр тэр урд алдсан бүхнээ нөхөн авч урд байснаасаа ч илүү гайхамшигтайгаар эзний өмнө өрөөгцсөн юм аа. Амен. Есүст итгэж цуглаанд явснараа таны амьдралын зовлон байхгүй болохгүй байж болох юм. Гэхдээ бид итгэл найдвараа сахисан хэвээр байх юм бол эзэн ямар ч байсан өнөөдөр байгаагаас чинь илүү дээрийг, илүү сайныг танд өгөх нь дамжиггүй юм аа. Тийм учраас ийм итгэл найдвар дотроос Есүс дээр хараагаа тавьцгаая. Бурхан эцэг өөрийн хүү Есүс Христээс нь урвж түүнийг дайсанд барьж өгөх гэж байгаа Искариотын Юдасыг зогсоогоогүй юм аа. Учир нь Бурханы төлөвлөгөө хэрэгжих ёстой байсан. Өнөөдөр таны амьдрал бас магадгүй зовлон бэрхшээлүүд тохиолдож байгаа байж болох юм. Харин үүний цаана Бурханы төлөвлөгөө хэрэгжиж байгаа гэж итгээрэй. Тэгээд харин зовлонгийн дунд би яаж зүв байх ёстой юм бэ? Эзэн та надад зааж өгөөч гэж эзний өмнө залбирх хүн болоосаа гэж хүсэж байна. Учир нь Искариотын Юдас Есүсийг барьж өгөх гэж байх яг тэр үед Есүс хаана юу хийж исэн бэ? Гетсеман цэцэрлэгт Есүс эзэн залбирч байсан. Хэрвээ Есүс эзэн залбираагүй байсан бол тэр зөвхт байдал дотор олдохгүй байх байсан ч байж магадгүй. Тэр Бурхан атлаа түүнд залбирч Бурханаас хүчийг олж авах нэн шаардлага байсан юм бол өнөөдөр мах биеийн дотор амьдрагч сул дорой та бидэнд түүний өмнө залбирх нь бүр илүү хэрэгтэй байна гэсэн. Тийм учраас өглөө болгон эзний өмнө залбираарай. Өдөр болгон эзний үгийг уншаарай. Уншсан үгийнхаа дагуу сургаалыг сахиж амьдрахын тулд хичээгээрэй гэж та бүгдийг ятгах байна. Эзэн Есүс залбирлаар шинэ хүчийг олж аваад зовлон даван туулж чадсан юм аа. Бидний амьдралд зовлон ирж байгааг эзэн мэддэг. Харин бид залбирх юм бол түүнийг даван туулж чадна гэдгээ бид бас мэдэх хэрэгтэй юм аа. Амен. Цөмөр хамтдаа их эзний өмнө залбирцгаая.